Улаанбаатар хотно хүрээлэн буй орчны шинжлэх ухаан технологийн олон улсын эрдэмтдийн хурал эхэллээ. Энэ удаагийн 5 дугаар хуралд Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Герман, Япон, Норвеги, Швейцар, Америк нэгдсэн улс, Тайван, Турк болон олон улсын донор байгууллагаас 130 гаруй гадаадын төлөөлөгч эрдэмтэн судлаачид нийт 210 гаруй зочид оролцож байна. Дэлхийн нийтийн өмнө тулгамдж байгаа ур амьсгалын өөрчлөлт болон хүрээлэн буй орчны дороотлын асуудлыг хөндөн хэлцэх юм. Нийт 140 орчим гадааддуудын эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээ судалгааны үр дүнгээ танилцуулж хилцүүлэг өргөнүүлнэ. За мэдээж энэ бол манай орны эдийн засгийн холбоотой. Гэхдээ байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхтэй төр хувийн хөвшил хүм болгоны оролцоо шаардлагатай байна. Тэгэхээр тухайлах юм бол манай шинжилгээ ухааны академи газар зүй геологийн хүрээлэнгийн зүгээс бол төр хувийн хөвшил шинжилгээ ухааны байгууллагыг хамруулсан хэд хэдэн үйл ажиллагаа, олон нийтийн хамруулсан үйл ажиллагаа явуулж газрын дороотой цөлжилтийн эсрэг тэмцэж байгаа. За тухайлах юм бол бид нэр Говьсандүр аймагт за газрын дороотой цөлжилтийн эсрэг тэмцэх суурь судалгааны за хажуугаар нь олон нийт одоо ногоон олох судалгааны төвийг байгуулсан ажиллаж байгаа. За үүнээс гадна бид бүхэн бас Говьхан бүлэгт бол бэлчээрийг нөхөн сэргээх судалгааны төвийг байгуулж нутгийн иргэдийн оролцоог хангаж ер нь ямар одоо арга хэмжээ, ямар шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр арга хэмжээ авах юм бол тухайн газар нутаг сэргэж за улмаар энэ буцаагаад нөгөө нутгийн орчин суугч дөрөв өгөөж өгөх вэ гэдэг тал дээр анхаарал хандуулсан ажиллаж байна. Монгол орны хүрээлэн буй орчны байгалийн зүй тогтлоор өөрчлөгдөж байдаг учраас үүнийг бодлого болгож тодорхойлоход шинжилгээ ухааны үндэслэлийг харгалзаж үзэх шаардлага үүсэж байгаа юм. Судалгаагаар Монгол орны нийт газар нутгийн 80 орчим хувь нь цөлжилттэй болсон. Иймд байгалийн хуулиа дагаж ойн зурвас бий болох нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Байгаль суурилсан шийдэл гэдгийг бол маш их ярьцгаах болсон. Энэ нь юу гэхээр ерөөхдөө байгалийн хуулийг дагнаа л гэсэн үг. Тэгэхээр мод байхгүй газар шинээр мод тарина гэдэг бол мэдээж амаргүй асуудал байдаг. Тэгэхээр зөвхөн модыг тарихын тулд хөрснөөс гадна бусад олон хүчин зүйлийг бид харуулж үзэх хэрэгтэй байдаг. Тэгэхэд хэдийгээр болох хэдий ч гэсэн маш их өртөгтэйгээр бий болдог. Тэгвэл хаан иргэн тойронд байгаа хамгийн олон жилийн хугацаанд ургаж ирсэн хамгийн одоо үгдийн унган зүйл тийм үү? Энийг одоо бид тарьж ургуулах нь тэр ургах орчныг нэмэгдүүлэх нь бидний гол зорилго. Тэгэхээр энийг яаж хийхээр бас л нэг шалтгааны бодлоор гаргаж ирж байгаа гэсэн. Тэгэхээр бид хаана ямар төрлийн модыг ямар цаг хугацаанд хэрхэн тарих вэ гэдэг энэ одоо бодлогыг баримтлаад явах юм бол болно. Түүнээс биш одоо бүхий л одоо үгдийн одоо орон зайг модоор дүүргэнэ гэдэг ойлголт биш. Энэ болохоор тухайн үндэслэлтэйгээр за энэ газарт хөрснийхөө хувьд микро уур амьсгалын хувьд хамгийн боломжтой газар нь юм байна. Байгалийн үйлдэл байна гэсэн энэ газрууд тарьж уруулах ийм ажлыг бид хийх юм байна. Өнөөдөр бид Монгол орны мөнх цэвэрлэгийн өөрчлөлт, Монгол орны цөлжилт, газрын дороотлын асуудал ялангуяа байгаль орчны дороотл Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөллийн талаар ярилцлаа. Хятад улсын хувьд баруун хойд нутагт цөлжилттэй тэмцэх талаараа баггүй туршлагатай. Манай хоёр улс байгаль орчны хувьд адилхан асуудалтай тулгарч байгаа бөгөөд зарим сайн туршлагыг бие биетэйгээ хуваалцсан эрдэм шинжилгээний туршлага солилцож судалгааны төвшин ахиулах боломжтой гэж бодож байна. Цөлжилтийн тухайд Хятад улс мод зүлэг тарьж ургамлыг нөхөн сэргээж байна. Мөн бид цөлжилтийг сааруулахын тулд зарим зохиомол арга ашиглаж байгаа нь үр дүнтэй туршлага болсоор байна. Манай хоёр улс харилцан туршлага солилцож бие биенээсээ суралцах боломжтой гэж үзэж байна. Гадаадын эрдэмтдийн хэлж байгаагаар элсний салхин нүүдлийг зогсоох, цөлжилттэй тэмцэх аргыг нэн тэргүүнд нэвтрүүлэх нь чухал гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн шин санаа, мэдлэг, ур чадвар, хиймэл оюун ухааныг хүрээлэн буй орчинд ашиглах чиглэлд улс орнууд бодлогоо тодорхойлж хэрэгжүүлэх нь илүү ач холбогдол өндөртэйгч зөвлөсөн юм а. Ялангуяа энэ судалгааны үр дүн сүүлийн үед бол маш их хэмжээгээр нэмэгдсэн. Судлаачдын ажил хийж гэн судалгааны их хөгжил одоо мэдээлэл бий болсон. Энэ мэдээллийг боловсруулж одоо оновчтой шийдэл гаргах гэдэг бол одоо эрдэмт судлаачдын хувьд том одоо челленж болдог. Сүүлийн орчин үед бол одоо бид нар та бүхэн хиймэл оюун ухаан одоо их хөгжлийг одоо боловсруулах энэ ажиллагаа бол одоо судлаач бүрийн хийдэг одоо ажил болсон. Тэгэхээр энэ судлаачдын үр дүнгээс бид нэр за манай Монгол орн Төв Азийн бүс нутаг за дэлхийн хэмжээнд яригдж байгаа энэ хүрээлэн орчин одоо эдийн засгийн хөгжил хүрээлэн экологийн төвзөртэй байдлыг хадгалан яаж хүн төрөлтөнд хөгжих вэ гэдэг энэ гаргалгаа бол гарцаагүй чухал.
2026 онд нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцлуудын 17 дугаар баг хурлыг Улаанбаатар хотноо Монгол улсад зохион байгуулна. Энэ удаагийн хурал нь цөлжилт газрын дороотол, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөхцөл, нөөцтэй холбоотой гол асуудлуудыг авч үзэж байгаа нь цавьяа олсон төдийгүй ач холбогдол өндөртэй хурал гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.